Сайн байцгаана бүгдээ. Өнөөдөр хичээлээр бүгдээрээ газар мод зурх болно. Нэгдээ багш нь 3 төрлийн газар мод зурхыг зааж өгье. Тэгээд та бүхэн ингээд өөрт хамгийн таалагдсан арга барилаараа ингээд цаасан дээрээ ганцыг зохиомжлоод зураарай. За ингээд эхэлцгээе. Тэгэхээр эхлээд арчлынхаа фоны бүхэлдэн таглах хэрэгтэй. Одоо ингээд 3 газар зурх гэж байгаа ч гэсэн та нар ч гэсэн ингээд нэг зурхтаа заавал фоныг нь эхлээд зураарай. За багшийн хувьд болохоор цагаан, цэнхэр, хүрийн ангамнуудээр телефоныг хийх болно. Гэхдээ аль болох юм хатгаар бэрээ сонгоод тэгээд цагаан үгийг дангаар нь биш гэж гоё холсон байдлаар телефоноо таглаарай. Багш нь ойлгуулахын тулд 3 газар зурсан болохоос ш яг зурж эхлэхдээ ингэж зурна гэсэн үг биш. За одоо бүгдээрээ ихний газараа зурцгаах болно. Энд маань бүгдээрээ хамгийн анхных шиг порлоноор зурч сурна. За эхний бүгдэнд нь хар өнг, ногоон өнг, цэнхэр өнг хэрэгтэй. За одоо бүгдээрээ эхлээд биерээрээ хар ногоон өнгөө хоронд нь халиад гаргая. Энэ ногоон өнг дээр маань баг зэргийн хар өнг нэмээд өгчих. Тэрхий бараа харагдчихвэл за эргээд энэ ногоон өнг нэмээд өгөнгөт яг юм натурал байгалийн ногоон өнг үсэж байгаа. Тэгвэл хэд цайвар байвал хөвгтөдөө дараа нь гэрэл сүдэр гарах төвхтэй болно. Бүгдээрээ эхлээд нөгөө сүдрээ зурдаг шиг газараа ч гэсэн тэгж хийх болно. За багш нь нөгөө порлон авлаа. Ирмгийн хэсгээр нь ахуулаад эхлээд газарынхаа өндрийг гаргах болно. За одоо нөгөө хамгийн газар ч өөрөө ингээд юм гурван жилбэртэй шүү дээ хөвгтөдөө. Тийм болохоор хамгийн дээдлийн дээр нөгөө нарийнхан баг хэсгээс нь ахуулаад доош нь томруулаад явна шүү. За ингэхдээ зөөлөн товшоод будгаа бас хэтэрхий их ялах юм бол ерөөсөө ингэж уусч хөхгүйгээр бүхэлдээ явах учраас ерөөсөө ингээд товшоол аваад идэх гэсэн үг. Будгаа бас баг зэрэг аваад гол хэсэгтээ мэдээж илүү бараа. Дээр ингээ хоёр дэш нь баг зэрэг гээд бочирнууд явж байгаа байдлаар хийн. Гол хэсэглэгөө ингээд өшөө өтгөн бараан байх ёстой шүү гэдэг. За яг энэ ишний хэсэг үлдээгээрээ дараа нь бүгдээрээ бороонгоо ишин хийх болно. За тийшээгээ дээр хэсгүүдтэй баг зэрэг бочир тавьж нэмж өгье. За ингээ хийсний дараагаар бүгдээрээ одоо бүчин дээрээ тогтсон цаснуудыг хийх болно. Ингээдээ дахиад порлоноор хийнэ. За порлооныхаа өөр хэсгийг барилаа багшна. За түрүүн нүүн артын фоныг хийсэн. Одоо энэ өгнүүд байгаа шүү дээ. Энэ өгнүүдийг ашиглаад цасныхаа сүдийг нь хийх болно. Багшийн тавьж байгаа хүрэн яманд уу. Жоо хөнгөө нэмээд. За одоо хүмүүстэй саняашгүй биш ингээд баг зэргийн бодолтойгоор дээрээс нь товшоод яваарай. Яг өчрнүүд дээр маань барьсан учраас за төв хэсэгт нь энэ удаад будгаа арай их авах болно. Хөлбөр өнгөтэй байвал дараа нь цасны сүдрээ гаргах. За энийгээ түр хатаасны дараагаар бүгдээрээ хамгийн цагаан хэсгийг хийцгээе. За ингээ бүх өгнүүдээ хасны дараагаар бүгдээрээ дээрээс нь цагаан өнгийнхоо гэрлийг хийх болно. За ингэхдээ бүгдээрээ сайн анзаараарай. Яг энэ цэнхэр өнг тавьсан хэсгүүд дээр л цагаанаа тавина шүү. Тэгээ бас бүрэн даллахгүйгээр гэхээр маш бага хэмжээтэйгээр. Ерөнхийдөө яг энэ гол хэсгээс нь ахуулаад хоёр тийш нарийсах маягаар гэрэл сүдрийг нэвэл хайртайхан болно. Тэгээд яг нэг өмнөх шиг ингээд энэ товшилттай маягаар тэр газараа зурцгаая.
Ингээд доор нь цавир цифрүүд суурь тавихгүйгээр шууд цагаан онгоо тавих юм бол хоорондоо ямар ч хавцалтайгүй харагддаг. Тийм учраас заавал суурь тавьцгаарай. Ингээд үзүүрүүдийг ч гэсэн мартахгүйгээр цагаан гэрлэнүүдээ заснуудад тавьбал гомроо. Ингээд үзүүрүүдтэй бац зэрэг нэмэлтээр төвшөөдөг. Ер нь ингээд цагаан онгоо хамгийн сүүлд нэмэлтээр тавих учраас ингээд ногоон онгоо нэмээр байвал яг энэ цагаанаас өмнө энэ хөнгөө тавихтаа ногоон онгоо бас ингээд нэмээд товшоод өгч болно. За одоо бүгдээрээ доотлынхоо ишээ зурцгаая. Ишээ зурхтаа багш нь нэм хатгаа бэр ашиглах болно. Бор өнгийг үүсгэхийн тулд улаан өнгийг хартай холиход их натурал өнгө үүсдэг. Тийм учраас бүгдээрээ улаан өнгө шахаад бор өнгө үүсгэцгээе. Эсвэл улаан өнгөө ногоон өнгөтэйгөө хойсон ч гэсэн бор өнгө үүсдэг шүү. За одоо эднэрийн маань завсаар үл ялэг хаа. Заавал харагдахаар байх албагүй. Гэхдээ ингээ баг ингээд товшоод шугамаа бариад явчихад яг цанаас нь ингэж үеийг цохиж байгаа бодтой харагдах болно. За ингээд ерөнхий ишээчлээ. Энийг гэрс өдрийг хийхэд бол цагаан өнгөтэй болохгүйгээр улаан өнгөний агуулмжийг хэсгээд бор өнгөө дээрээ гэрэлж өгье. Өшөө цайруулмаар байвал улбар шар өнгө холж болно. Ер нь альва баруун өнгийг цайруулахын тулд цагаан өнгийг ашиглахгүй байх нь зүгээр. Жишээ нь ногоон өнгийг цайруулмаар байвал шар өнгийг ашиглаж болно. За ингээд эхний гацуур модмод дуслаа. Одоо бүгдээрээ хоёр дахь гацуур модлоо орцгоё. Ингэхдээ бүгдэнд нь яг нөө багшийнхаа энэ хэлж байгаа энэ хавтгай бэрээр бүгдээрээ товшиж зурцгаая. Бүгдээрээ хоёр дахь өнгөнд найруулахдаа өмнөхөөс арай баг зэргийн цайвар ногоон өнгө багш нь найруулчлаа. За яг эхэлдэг шигэ ингээд өндрөө татчих. За энэ удаад бүгдээрээ арай жоохон ийм бүтгэн бод зурцгаах болно. Бэрээ бодог ихтэй ногоон өнгө анхнаас нь ихүүхэн найруулаад бодог ихтэйгээр ингээд товшоод өгцгөө. Гэтэ ингээд гол хэсгэнд бүхэлдээ ногоон өнгөтэй байлаа гэд ингээд будаад иж болохгүй. Ерөнхийдөө хичнээн ногоон харагдаж байгаа ч гэсэн товшсон нь мэдэгдэж байгаа учраас ингээд материаллаг харагдаж байгаа. Ингэлгүйгээр ингээд хавтгайгаар нь будаад их юм бол ерөөсөө бодтой харагдаж чадхаа болно. Тийм болохоор хичнээн голынхан бараан байсан ч гэсэн хамаагүй бүгдийг товшиж хийгээрэй. За бүгдээрээ муу айдал өнгөшгөө хатхыг нь төлөе ногоон өнгө. За ногоон мод маань хатлаа. Одоо ягсыг дараагаар бүгдээрээ дахиад энтэйгээ адилхан сүдрийн хонгийг найруулнаа. За ингэхдээ ерөнхийдөө жоохон энэ талаасаа гэрэлтэй гэж бодоод бүгдээр яг өмнөхөө давтахгүйгээр за будга бас хэд шингэлэхгүй. Хэд шингэлчих юм бол өмнөх доотлынхоо ногооныгоо дэвтэйгээд хоорондоо сааралтаад зунгаарлах учраас баг зэргийн өртгөн ус багтай. За ингээд яг нэг талаас нь ингэж чирэхгүйгээр яг ингэж уртлаас нь явах юм бол ингээд тарцаахан сайн. Нийслэг тусмаа гэдэг зэрэг. Жоох нэг төвч. Гэтэ ер нь бол гол төв нь бол эндээ гэж бодоод. Энэ хавтгай бэр маань нэг ширүү бэр гэсэн даач болно. Хүүхдийн усан модгийн ширүүн сатурхи устэй бэрнүүд нэрэл байсан ч гэсэн тоншигдоход их хэвтэйхэн тохиомжтой байх болно. Өмнөх энэ зураг бодох юм бол хамаагүй ойрхон давтамжтай. Нөгөө ягаад гэвэл их саалгаар олон мөчөртэй том мод учраас чим ойрхон давтамжтай гой дээрээс нь тоншоод өгөх хэрэгтэй. За энийгээ хийсний дараагаар бүгдээрээ цагаан өнгөөрөө товшив. За цагаан өнгө нь бол бүр бүртгэн ерөөсөө огт бас ашиглахгүйгээр. Ойлгоод башаар хийгээд өгцгөөе.
ингээд 2 дахь модод зураг боллоо. Одоо энэ 3 дахь модоо бүгдээрээ ийм бөөрийн хөөстэй бэрэж зурсах болно. За одоо 3 дахь модоо болохоор за нөгөө хар өнгө дахиж ахвал хариулаад анзаарах бол бүгдээрийнх нь хэлсэн адилхан байгаа. За энэ удаад ерөөсөө замбраагүй болохгүйгээр бүгдээрээ өчрүүдэд зурж өгөх болно. За ингээд энэ ногоон модоо ингээд бүхэлд нь сайтар хатаасныхаа дараагаар бүгдээрээ засаахыг болно. За одоо нөгөө анхаасаа мөчрөө их ухамсартайгаар ингэж хэлбэртэй зурсан учраас засаач гэсэн тэгээд зурх болно. За ингээд хэл төгсгөл нь гоё тодорхой. Ингээд гоё хэлбэрээ дагуулад голын хэсгэж гэсэн мөн хинсэн маягаар цагаан засаж өгөөрэй. Ингээд голын тэгнүүлээд нааш нь ингээд сайн унсан бүчнээр тогтсон засаж өгөх юм бол ганцаар манд гоё бодтой наашаа барьж авах үз хэрэгс өдөртэй болно. Тэгэхгүйгээр ингээд нөө дахиад хавтаагаар яваад ах юм бол ингээд цааш нь зохио хийсэн юм шиг хараад наа. Өчрөө болгоныг алгасахгүйгээр юу вэ? Цасныхаа сүдрийг зурж өгцөөгөөрэй. Ингээд цасаа зурсныхаа дараа бүгдээрээ цавиг гэрлээд явцгаана. За энэ удаад бүхэлд нь ингэж энэ бараан сүдэр дээрээ явахгүйгээр нөө хэлбэрээ дагуулад тийм хүүтэй бодвол бага хэмжээтэй хэлбэрийг дагуулад яг доотлол нь ингээд сүдэр маягаар дээрээс нь ингэж гэрэл туссан маягаар бүх цэнхэр сүдрүүд дээрээ дагуулж өгцгөө. За одоо ингээд энэ өвчрүүд дээрээ голууд дээр гоё улаан өнгөөр гэрлээд яваад өгнө. За энэ дээрээ ч гэсэн авч. Доорол ингээд 3 төрлийн газрыг болж урчлаа. Одоо орчингийн ярь бүртгүүлэгдлээ багшин зааж өгье. Одоо ингээд эндээсээ наашаага гоё цагаан засаа сайтар гоё цайруулаад өгөх юм бол орон зай маань их тодорхой болно. За багшин цагаан багшин гэдэг. За яг цагаан маань биш. Яриа жоохон цайварсан зэрэг. За
одоо ингээд яг бүх газар гэхээсээ илүү гэд бай зэрэг орхилттай урт туртаар ингэж цагаан өнгөөр ширээд өнгөрөх хэрэгтэй. Та наашлах тусмаа гоё цав цав. Цаашлах тусмаа үе үехэн урт туртаар ширээд цаацсан гэдэг. Одоо ингээд артал нь ингээд гялгар урт ч юм уу эсвэл бүр хэрэггүй картон дэвсэж байгаа, сонин ч юм уу дэвсэж байгаа бүгдээрээ сайжаараа шүршиж өгөөрэй. Тэгэхгүй бол энэ тэргээр нэг цацардаг учраас болгоомжтой эцгээрээ. Ингээд цацарч байна. Жигтгэн ингээд өгөх хэрэгтэй. За ингээд өнөөдрийн хамааны хичээл дуслаа. Бүгдээрээ аль таалагдсан модныхоо арга ажиллагаагаа бүгдээрээ нэг газар зурцгаарай. Баяртай.